Тэр анх засгийн газрын буцахад би эсрэг санал өгсөн. Ягаад тэгэхээр маш олон давхарцсан чиг үүргүүд байгаад байна. Өндөр чинь маш их зарлууд байна гэдэг. Одоо чинь тэр эрчим хүчний үндэсний реформын хоороог гой нэртэй. Төрийн албаа агчаас өндөр цалинтай. Төрийн нарийн бичгийн дараагаас 4 дахин баг 3 дахин өндөр цалинтай ийм хүмүүс байна. За өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэхээр цахилгаан дулааны үн нэмээд 650 тэрбум төгрөг цугласан. Зөвхөн цахилгааны үн нэмээд. Энэ бол иргэд бол аж ахуй нэгжээс авч байгаа мөнгө шүү дээ. Тэгээд эргээд юу ч хийгээгүй. Нэг ч төрлийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Тэгээ ийм байдлаар тухайн одоо хүн зориулсан бүтцэд гаргасан зардлыг хэн хариуцах юм? Би энийг л асууад хэн хариуцах юм? Тухайн 8 тэрбум төгрөг зарцуулаад дуусч байна. Энд хэн хариуцлага хүлээх юм? Гэдэгт би асуулт асуугаад. Одоо энэ жавхан сайдруулыг бичсэн албан бичиг нэг шүү. Мэдээлэл сурчлагын зардал дээр 10 тэрбум. Гадаад төмөлтөд 1.3 тэрбум. За, сангийн сайд жавхлан хариулъя. 5 номерын микрофон. 5 номерын микрофон. За, шийдвэр гишүүний асуултанд нэмэт мэдээлэл өгье. Дорчонд шадар сайдын хувьд бол эрчим хүчний реформ гэдэг энэ агуулгаа бол үргэлжлүүлэн за тэр төсвийн хувьд бол тодорхой хэмжээний таналтанд хэмнэлтэнд бол орж таараа. За эцэслэж бол тоон бол хараахан гараагүй байгаа хэлцүүлгийн шатанд явж байгаа гэж та бүхэн мэдж байгаа. Тийм учраас одоо тэнд хариуцлага тоосно гэдэг юм уу одоо цоо шинэ ажил нь өөр дэше шилжээд ажил нэгдээгүй өдрийг тийм асуудал бол огт байхгүй. Энд бас нэлээд том хэмжээний реформ хийж байгаа шүү дээ. Дөнгөж эхэлж байна. Энэ реформ цаашаа үргэлжлэнэ. Дорчны цайд өөрөө энийг хариуцаад үргэлжлэнэ. За хугацааны эцэст одоо харин ямар үр дүнд хүрв? Зорж исэн зорилтондоо хүрв, үр дүн юу болов гэдэг хугацаа бол болоогүй байгаа гэж ингэж харж байгаа. Тийм учраас тодорхой хэмжээний төсөв нь бол хэмнэгдэнэ. Яг гол үүрэг хариуцлага нь бол үргэлжлэнэ. Үндэсний хорооны хэмжээнд бол байхгүй тэр бүц бол татан бугдаж байгаа. Орон тоонууд нь бол багасаа. За, ерхий сайд Зандан Шатар нэмж хариулъя. Тэр нь шийдвэр гишүүн бас зөв зүйтэй зүйл ярьж байна л та. Тэнийг бол онцлон тэмдэглэх хэрэгтэй. Энэ үр ашиггүй зардал, энэ үндэсний хороодууд дээр энэ сангууд дээр бол ийм мөргүү зардал асар их байсан үний юм блэ. Ийм учраас энэ 28 хороод сангуудыг татан буулгаж одоо кино урлыг дэмжигдсэн өргөн нэвтрүүлгийн саналг энэ одоо нэг дөрвжийн сангуудын дуулан тасраг байгаа дахиад энэ сангууд тэгээ үндэсний хороодууд дээр асар их зардлууд хуваарлагдсан байсныг л энэ бүрэлдэхүүний тухай хуулиар бүгдийг татан буулгаж чиг үүргүүдийг нь холбогдох сайдууд дээр төвлөрүүлж зардлыг нь зайлшгүй зардлуудыг нь бол таньж ингэж төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэх юм бодлого явуулж байгаа. Тийм учраас таны тэр шүүмжилжсэн бодлогыг хэрэгжсэн байна гэж та ойлгож байна.